За скватер авиг тусамнууд анхаарчтай шүүхээ иргэний шуурдаа нээстэй мэддээ. За энэ шуурдаар гээд дүүрэн билгийн хэмжилттэй ажиллаж байсан байдал тогтоолох тухай хэмжлийг хянаа ялцсан. За наривчин дарга их танилцуул оролцсон соно. За шүүхурдааны нийтлэг журмыг танилцуулъя. За шүүхурдааны тагим доогомос шүүхийг хүндэтгэх шүүхурдааны тогтоосон журмыг сахих хурдааны авлагчийн шийдвэр сахирах үүрэгтэй гэдгийг тайлбарлая. За шүүхурдаанд тайлбар өгтөө болон за мөн шүүхийн шийдвэр уншин сонсоход шүүхурдаанаа босож хүндэтгэл үзүүлнэ. За шүүхурдааны журам төсөлтгээд эхний удаа хурдааны арга зөрчил харуулна. За дахин зөрчил гарвал шүүхурдааны тагмаас гаргаж хууль тогтоомж заасан хариуцлага хүлээлгэх зүйлтэй гэдгийг тайлбарлая. За хэмжлэгчийн хэлцэл танилцуулъя. За цэрэг өргөөвт гонцорынгийн дүүрэн бэлэг 1975 оны 8 сарын 14-нд төрөлсөн. Регистрийн дугаар LP75 T8 1527. За сквадрагийн мэдээс 2 дугаар туршил судалгаа гэсэн байна. За биеийн бяцал зөв сайн танилцуулсан. Асуултаар микрофонд хариулъя. Зөв байна уу те? Зөв байна. Зөв байна. За шүүхурдааны скватер аймаг тусамнууд анхаарчтай шүүхээ хэрэглэх шүүгч насан буян би дараалж наривчин дарга Батцэг хэмжлэгч дүүрэн бэлэг нарыг оролцоод энэ шүүхурдааныг явуулнаа. За шүүхурдааны бүрэлдэхүүн оролцож эдгээр хүмүүстэй гэрүүлийн гишүүн болон садан төрлийн холбоотой шууд тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд ашиг сонирхлын болон хэргийг шудраа шийдвэрлэхэд хэрэглээ бэх хүндэт байна гэж үзвэл оролцогчдоо татвал дарах хэрэгтэй. За дөрөв мэд татгалзах юм байна уу бид хоёроос? Байна. Наривчин дарга. За хэргийг хэлж эхлэе. За дөрөв мэд босч. Энэ шүүхурдаанд нэхэмжлэгчээр оролцож байгаа. За нэхэмжлэгч дараах эрх үүргийг хүлээж шүүхурдаанд оролцсноо. За хэргийн материалтай танилцах түүнээс тэмдэглэлийг шүүхурдаанд оролцох хэрэгтэй. За гэрчээс мэдүүлэг авуулах, шинжээс томдуулах хүсэлт гаргах хэрэгтэй. За шүүхурдаанд оролцсон шүүгч шүүхурдааны наривчин дараа татгалзан гарах тохиолдолд гарах хэрэгтэй. За шүүхийн шийдвэр 5 заавар хяналтын зураг гомдол гарах хэрэгтэй. За шүүгд гаргасан нэхлийн шаардлага түүний өгүүлсэх татгалзах хүндлэлт тайлбар түүнтэй холбоотой баримт өөрөө нотлохоор цогцолдуулах гаргаж өгөх үүрэгтэй. За хэргийн талаар үнэн зөв тайлбар өгнө. За шүүхурдааны дэгийг сахиж оролцсон. За шүүхийн шийдвэрийг гардаа авах, биелүүлэх ийм эрх үүрэгтэй оролцох юм байна. За эрх үүргээ ойлгосноо? Ойлгосон. За шүүгд гарсан хэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа юу? Дэмжиж байна үү те? За хэмжлэлтэй холбоотой тайлбараа гаргадаа. Эдгээр хэдэн онд тогтоох гэж ямар үндэслэлээр тогтоох шаардлага гарсан талаар ярьж. 91-ээс 94 оны тогтоо. За хаана жишээ тэрийг жоо тодорхой ярьж. Сквадрын баян санаа дэвэр 2 дугаар баг. За юугаар ажиллаж байна? Тэр тодорхой яриа. Марцнаар ажиллаж байсан 6 сард марцнаар гараад. За. Ягаад шүүгээр тогтоох шаардлага гараад байгаа? Атомчгүй хөдөлгөөний дэвтрийг бид бичилтийн зүйл 90 онд надад бичээд өгсөн тэр байна. Тэр байна уу? Тэгээд одоо шүүхээр араад бидний өмнөд орны шүүхээр араад байна. Энэ дэвтэр надад хаана вэ? Одоо энд байна. Дэвтэр наашаа өгч би энэтэй толгойд хараад. За 91 оны 6 сарын 12 өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр байна. За энэ дээр бол гомцорынгийн дүүрэн бэлэг
75 оны 8 сарын 15 төрсэн эмэгтэй бүрэн бус томдсон байна. Дэлгэр үрээр анх малчнаар орсон үү? Тий, дэлгэр үрээр анх малчнаар орсон. Тэгээс 93 онд тэгээд юу болсон бэ? Компанид ажиллаж болсон байна. 94 онд дууссан. За дэвтэр байна. 94 оны 5 сарын 15 өдөр болсон дэвтэр юм байна тий. За 74 за битүү таарч байна. Энэ бол компани дэвтэр юм уу тий? Тий. За хэрэг товцсон бичгийн нотлог гэдэг. За хэмжил за дүүрэн бэлгэрийн үйлчийн лавлгаа улсын тэмцэлээр авчихсан байна. За Баянгэр сумын их орны төлөө нэгдсэн 1900 онд битүүрийн сан нийгмийн дадлаг төлжөөсөн гэсэн байна. За Гомсрынгийн дүүрэн бэлэгт 94 оны 5 сарын 15 өдөр болсон. Хөдөлмөрийн дэвтэр. За мөн 91 оны 6 сарын 12 өдөр болгосон хөдөлмөрийн дэвтэр байна. За 93 6 сарын 23-нд ээж ах дүү нар хамт авсны дараа гэрэл зураг юм байна. За нөхөр хатан байж 94 оны 10 сард за Баянгэр сумын их орны сууч. Их орны тэнэ нэг ерхий хорны гишүүдийн хурлын тогтоол 91 оны 6 сарын 12-нд 23 дугаар тогтоолоор Харайлгын анги төгсөлт сургууль хуульсан юу вэ? За Гомсрынгийн дүүрэн бэлэг дэгээр барилт малчнаар гэсэн байна. За Баянгэр сумын 2 дугаар гишүүрийн тодорхойлолтой. За гэрч Бэхвигийн мэдүүлэг. За гэрч цогтгөрлийн мэдүүлэг байна. Энэ Бэхвиг гэдэг нь ямар холбоотой вэ өөртөө чи? Манайхтай ойлголт байдаг. Нутулт хүмүүс үү? Цогтгөрл нь асуух нэг нэгсэн. Ойлгоо нэг усаар байдаг. За шүгүртэ. Завсарлаа.